Yo guys, тэгээ юу яцхан. Тэгээ энэ удаагийн дугаар дээр би Iris Nights дээр 400 өдөр амьдрах болно. Тэгээд өмнөх 3 дугааруудыг үзээгүй бол үзхийг их зөвлөж байна. Бичлэг эхлэхээс өмнө лайк болон саба дарж сарын дотор энэ чаналыг 5000 subscriberтай болгоцгоё. За бичлэг дээр орцгоё. За тэгээд чаленж эхлүүлсэн чинь тоглоом маань шинэ Валентины апдейт гарсан байсан. Тэгээд энэ 3 хүмүүст өөрсдийнхөө дуртай цэцгүүдийг цуглуулад нэг шагнал ямартайч авах юм байна гэж ойлгоод яг заасан дараалалаар цуглуулах даалгавартай болсон. Campfire level 2 болгосны дараа энэ байш дотор орж 3 сандал аваад chest-нэсэн good axe аваад буцаж очиод old bed буюу эхний ороо барьсан. Тэгээд level 3 хүрсний дараа эхний хүүхдийг аваад chest-нэсэн good цаг унаад ирсэн. Level 4 болгоод дараагийн хүүхдийг аврах гэж байсан чинь тэгээд farm plot-о бариад campfire маань level 5 хүрэх гээд ууг нь ойрхон байсан тэгсэн чинь за тэгээд яах вэ гээд дахиад хэдэн fuel болоод campfire ташитагаад яг level 5 хүрэхэд одоо ойрхон байсан чинь тэгээд яа ашгүй ингэж нэг level 5 хүрэх гэж. Тэгээд campfire маань level 5 хүрсэн байсан болохоор одоо 2 дахь хүүхдийг аварч болохоор болсон. Явах замдаа бас 3 дахь хүүхдийг авах боломжтойсэн болохоор энэ хоёр баагуунуудыг алаад тэд байсан Ruby chest-нэсэн Kunai ураад ураад вэ? Унаад гэсэн шүү. Тэгээ энэ нэг ямаанаас зугтж байх замдаа энд байсан сүүлийн цэцэг болох цэнхэр цэцгийг аваад явсан. Тэгээд 40 дахь хоног дээр нь campfire маань level 6 хүрсэн байсан болохоор явж сүүлчийн хүүхдийг авахаар явсан. Тэгээд энд байсан Ruby chest-нэс нь ашгүй chainsaw унаад гараад ирсэн. Тэгээд энүүгээр бид нар base барих моднуудаа одоо хурдан цуглуулж чадхаар болж байгаа юм. Тэгээд буцах цаамдаа нэлээ юм болсон. Өглөө болоод хэдэн Cultist gem-ууд авах гээд Volcano biome руу явж Cultist шитгэхэр явсан.
Тэгээд дахиад идэг колтист гэмүүд авах гэж strong cult лүүтлэхээр явсан. Дараа нь волканогоос авсан колтист гэмүүдээр би колтист кинг гэдэг босстод тулдах гээд энд байдаг сүм рүү очсон. Тэгээд энэ дотор байсан колтистуудыг алаад боссо төрүүлэх гэж байсан чинь надад нэг колтист гэм дуцсан байсан. Харин ашгүй энэ орой манай campfire руу хідэн колтистууд дайрах гээд очиж байсан. Тэгээд эднээс нэг колтист гэм аваад өглөө болоод энэ босстойгоо тулдъя гэж шийдсэн. За тэгээд энэ босс амар хэцүү байх багтаа гэсэн чинь харин ч миний боцтоос амар илүү амархан байсан. Тэгээд ер нь аль танаа харж байгаа ч л ингэ. Тэгээ энэ боссноос нөө дропсан зүйлтэрээ би infernal helmet-ийг хийхээр шийдсэн. Тэрийг тэгээ хийхэд бол надад 6 ширхэг scorpion shell хэрэгтэй. Тэгээ энд байсан бүх scorpion-уудыг алаад хайсан. За тэгээд алаад явж байсан чи 3-ыг л олж чадсан. Тэгээд үлдсэн 3-ын болохоос өмнө явж нөгөө Fairy гэдэг NPC-д цэцгээ өгөхөө бүр таг мартцсан. Тэгээд тийш явж цэцгийн нөхөр явсан. Цэцгийн өгснийхаа дараа энэ Fairy надаа энд байгаа 3 бэлгэнүүдээс нэгийг нь үлгөө авах эрхийг өгсөн. Тэгээд энэ 3-аас Sky-ыг авчих гэхээр би одоо юу Мили тулаанд амар муу. Infernal helmet-ийг авах гэхээр надад LED нөгөө гол жорн байгаа. Тэгээ ямар ч сонголтгүй одоо би laser cannon-ыг сонгосон. Тэгээд өглөө болоод би 100 хоногт хүрч чадсан. Энэ өдөртөө би энд байсан нэг агуу доторд орч энд байгаа хостел хүмүүсийг алаад эхний плейсийг нь авчаад нэг мөсөн хоёр дахь плейсийг нь авъя гэд үргэлжлүүлээд явсан. Тэгээд нэг харсан ч хоол чи үлсэж өгөх гээд хоёр дахь плейсийг арайч юу авч явжаагүй. Энэ агуугаас гараад дараагийн өдөрт
буцаж очиад байрхаас өөр аргагүй болсон. За тэгээд дараачийн өдрүүдэд бейс барих гад хэдэн материалууд цуглуулах гээд явсан. Хангалттай материалууд цуглуулсны дараа өөрсдөө гайгүй тухтай маш сайн хамгаалттай бейсбэр чиглэсэн. За ер нь бол энэ барьж байгаа хэсгүүд маань нэлээд өдөртэй байдаг болохоор би энэ хэсгүүдийг шууд кат хийлээ. One eternity later. За тэгээд бейс барьж дуусны дараа 400 өдөр болоход надад 20 өдөр үлдсэн байсан болохоор тэр үлдсэн хугацаатаа сүүлийн удаа strong алтыг лүүдлээд ядаж рупи армор авъя гэд явсан.
За тэгээд энэхүү дугаар маань ингээд дуусч байна. За тэгээд та нар мэдж байгаачлаа 500 өдрийг хүсэж байвал лайк болон subscribe дарж найзуудтай share хийж өөрийнхөө хамгийн дуртай классыг комент хэсэгт бичээрэй. За goodbye guys.